За бид нар энэ боловсролын салбарын одоо төсөв за мөн одоо энэ хилцэгдээ явж байгаа багц хуулиар боловсролын реформ хийх гэж байгаа. Тэгээ энэ реформын гол зорилго нь бол хүүхэд болгонд амьдралын одоо тэгш гарааны боломжийг боловсрлоор дамжуулж өгнө гэж зорж байгаа гэж би ойлгож байгаа. За тэгээ төсвийн танилцуулгад нэг хүүхдэд ногдох урсгал зардал нь одоо өөр ялгаатай байна гэсэн танилцуулга байгаад байгаа юм. Зарим одоо сургуулийн хэв шинж нь нэг хүүхдэд 0.9 сая төгрөг зарцуулж байгаа бол зарим нь бол 12 сая төгрөг татвар төлөгчдийн мөнгөөс ийм ялгаатай байдлаар мөнгө зарцуулж байна. Тэгэхээр энэ эх жилийн төсөвт хэрхэн зөв болгож тусгаж байгаа вэ гэдгийг нэгдүгээр боловсролын сайдаас асуумаар байна. За хоёрдугаарт энэ төсвийн танилцуулгад сургуулиудын 40-оос 60% нь байгалийн ухааны хичээлийн лаборатори байхгүй байна. Тийм учраас энэ хичээлдээ одоо үзүүлэлт нь муу байна гэсэн ийм зүйл тусгагдсан байна. Тэгэхээр яг хэдэн сургуульд байгалийн ухааны лабораторийг бий болгохоор энэ төсөвт тусгасан байгаа вэ гэсэн хоёрдугаар асуулт. За гуравт нь энэ боловсролын үнэлгээ байгаа PISA гэдэг PISA үнэлгээ. Энийг энэ 21 оны төсөвт бас тодорхой хэмжээг тусгасан байсан. Энийг хэрхэн зарцуулсан юм бэ гэдэг асуулт байна. За дөрөвт нь энэ шинжилгээ ухаантай холбоотой зардал. За шут сангийн зардлыг 9.3 тэрбум төгрөгөөр нэмсэн нь бол сайн хэрэг. Гэхдээ энэ шут сан нь өөрөө доороо 12 хүрээлэнтэй нийт 545 хүн цалинжуулах ийм одоо төсөв орж ирж байна л да. Гэтэл бид нар шинжилгээ ухааны чи илүү одоо өрсөлдөөнд суурилсан тийм болох гэж зориод байдаг. Тэгэнгүүт шут сан одоо доотлийнхаа хүрээлэнгүүдийг тижээгээд ажил хийсэн хийгээгүй, судалгаа хийсэн хийгээгүй ингээд тижээгээд явдаг ийм бүтцтэй болох гээд байгаа юм биш үсттэй. За дараа нь энэ Сэлэнг аймгийн Сүхбаатар суманд усан бассейн барина гэд төсөв тавьсан байна. Үжээ усан бассейн байгаа байхгүй юу? Тэгээ нэг суманд хоёр дахь усан бассейн тавих ямар шаардлага байгаа юм бэ? Энийг ерөөсөө ойлгохгүй байна. Одоо энэ хараа 3.5 тэрбум төгрөг гэж төсвөлдсөн. Оронд нь өчнөө одоо шаардлагатай дотуур байр, за тэгээ сургуулийн спорт заалны барилга өөр сумд зөндөө хэрэгтэй юм байгаа байхгүй юу? Гэтэл одоо хоёр дахь усан бассейний чинь одоо урсгал зардал нь гэж одоо аймаг суманд дийлэхгүй юм болох гээд байна. За дараагийнх нь энэ соёлын яамтай холбоотой Сэлэнг аймгийн нэгдсэн музей гэдэг Алтан буулагч сумд байдаг. Ардын үсгэлийн 100 жилтэй холбоотой Сүхбаатарын одоо хэрэгжилж исэн эд зүйлстэй хосгоо үнэт өвд бүртгэлтэй зүйлс байдаг. Энд 90 сая төгрөг 21 онд төсвөлдсөн байсан. Тэр нь огт өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй гэж хэвтэж байгаа. Энэ мөнгийг одоо яах юм, зарцуулах юм уу, 22 он руу шилжүүлэх юм уу гэдгийг мэдмээр байна. За дээрэс нь энэ биеийн тамир спорттой холбоотой төсвийг харахаар зарим сумдад спорт цогцлборын барилга усан бассейнтай барина гэд 11 тэрбум, 13 тэрбум төгрөг төсвөлсөн мөртлөө зарим сумдад нь 4 тэрбум төгрөг гэдэг ийм ялгаатай байдлаар усан бассейнтай спорт тийм барилгач яагаад ийм байдаг юм бэ? Үлгэрчилсэн төсөв гэж юм байдаг юм уу? Одоо энэ боловсролын салбарт дээр гарч байгаа тий хүн болгонд нөө тэгш очих хөстэй зардал чинь шал өөр аль даргын юм бэ гэдгээс шалтгаалаад ийм өөр байдалтай тусах чинь шудраг биш шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж зарцуулж болохгүй. Яагаад ийм ялгаатай байгаа юм бэ? Энийг ерөөсөө огт ойлгохгүй байна. За дээрэс нь сая бас баяр сайхан гишүүн асуулаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд одоо тий хөтөлбөр За энэ хамгаалан сайд хариулъя. За хүүхэд бүрийг чанартай хүртээмжтэй боловсрол олгох юм тэгш боломжийг олгох ёстой. За энэ хүрээнд бид нэр ерөнхийдөө одоо ингээд энэ хувьсах зардал нэгэн тал одоо нэг хүүхдийг сургаж байгаа хувьсах зардлаа санхүүжүүлдэг ийм тогтолцоотой учраас бол энэ хувьсах зардал нь өөрөө хүүхдтэй очдог, багштай очдог, сургуулийн орчин сайжруулдаг ийм тогтолцоо руу шилжүүлэх хэрэгтэй юм байна гэж боддог. Одоо бол өнөөдөр бид нар байгууллагын урсгал зардлыг санхүүжүүлдэг ирсэн ийм тогтолцоо байгаад байгаа байхгүй. За тэгэхээр үндсэндээ та ярьж байна. Би бол тантай санал нэг байна. Юу гэхээр байгалийн ухааны лабораторигүй, компьютерийн лабораторигүй бүх сургуулиудыг энэ ижил төвчний гараан дээр авчихгүйгээр одоо бид нэр боловсролын тэгш боломжийн тухай яриад утгахгүй шүү дээ.
Угаасаа одоо бидний энэ боловсролын салбарын одоо хуулийн шинжиллийн одоо амин сүнс нь бол ерөөсөө л хот хөдөөгийн боловсролынхаа ялгааг арилгая. Хүүхд бүрд чанартай тэгш боловсрол олох энэ орчин энэ боломжуудыг л олох ёстой гэж харж байна. Ерөнхийдөө яг би бас түрүүн хэлсэн 670 сургуулиудаас одоо сая бидний хэлсэн тооцоогоор бол нэг 100 орчим сургууль нь байгалийн ухааны лабораторитой юм байна. За ингээд ямар ч байсан яамн дээр бид нар бас нэг тусгай ажлын хэсэг гаргаад энэ байгалийн ухааны хичээлийн хөтөлбөрийн асуудлууд, байгалийн ухааны лабораторийн асуудлууд дээр бас бид нар нэлээд шинжилтүүд, өөрчлөлтүүд хийя гэдэг том ажлын хэсэг гарч ажиллаж байна. За эх оны улсын төсвүүдээр бид нар нэг 10 орчим тэрбум төгрөгийг цэвэр яг энэ байгалийн ухааны лабораториудыг хөдөөгийн сургуулиуд дээр байгалийн ухааны лабораторитой болох чиглэлөө энэ хөрөнгө оруулалтын бодлогоо бас хийж ажиллана гэж бодож байгаа. Ер нь бид нар энэ хүүхдийн хувьсах зардлаа нэг сургуулийнх нь хэв шинжийг тооцчдаг болох, тийм ээ. Ээлжийн коэффициентийг нэг зөв тооцдог болох, бүлэг дүүргэлтээ нэг тооцдог болох, тийм ээ. За нэг багшд одоо оногдож байгаа хүүхдийн тоо, за нэг компьютерд оногдож байгаа хүүхдүүдийн тоо гэдэг нэг яг нэг сургуулиудын яг үзүүлэлтүүдийг хангадаг. Гол нэг үзүүлэлтүүд байдаг, үзүүлэлтүүдэд л одоо ойртуулсан ийм л одоо санхүүжилтийг нь хувьсгал зардлаар одоо дамжуулж одоо олгодог энэ тогтолцоодоо шилжүүлээд гэж байна. Тэгэхдээ цөмөрөө нэг зүйл дээр одоо тохироё. Юу гэхээр 22 оны төсөв тэр чигээр одоо ингээд боловсролын шинжилгээг хийх төсөв биш шүү. Энэ бол зөвхөн боловсролын шинжилгээг хийх эхний жил. Тийм учраас одоо яг ингэхгүй бол нийгэмд бас их том хүлээлт энэ 22 оныхын төсөв нь их том төсөв батлаад өгсөн юм байна. Багш нарын цалинж бүгдээрээ нэмэгдэх юм байна. Бүх сургуулиуд дээр компьютер сургууль, байгалийн ухааны лабораториуч нэмэгдэх юм байна гэсэн ийм мэдээллийг бас үүсгэж болохгүй шүү гэдгийг бас би дахиад нэг хэлчихье гэж бодож байна. За хоёрт нь бол энэ PISA-гийн энэ одоо шалгалтын дээр бид нар бэлтгэл ажлууд хийгдэж байна. Бид нар ерөнхийдөө 22 онд хийхээр уг нь төлөвлөж ирсэн юм байлээ. Тэгээд бэлтгэл ажлууд өөрийнхөө боловсролын бас үнэлгээнийхэн тогтолцоог бид нар бас зайлшгүй энэ дээр бэлдэх юм шаардлага, цаг хугацаа шаардсан шаардлага гарч байгаа учраас 23 ондоо бид нар энэ PISA-гийнхаа үнэлгээнд одоо орох ийм нөхцөл байдал үүсэх болов гэж бодож байна. Тэгээд нэг зүйл их байдгийн байна ундрам гүшүүнэ. Юу гэхээр улс орнууд PISA-гийн үнэлгээ хийгээд PISA шок гэж их том шоконд ордог юм байл. За энэ л одоо бид нар бэлдэх ёстой. Угаасаа PISA шок болно. Тэгэхэд бид нар яаж одоо энэ PISA шок буюу өнөөдөр энэ хичээлийн хоцрогдол гэж ярьж байгаатай адилханаар энэ асуудлыг яаж шийдэх зөв шийдлүүд нь юу байх вэ гэдэг нэг энэ зүйл дээр бид нараас хаана бэлдэх ийм шаардлага байгаа юм болов уу гэж харж байна. За шинжилгээ ухааны салбар дээр бас нэг тийм том хөрөнгө оруулалтын буюу их үүсвэрийн том зардлууд нэмэгдээгүй. Одоо гол нь яг бид нарын шинжилгээ ухаан дээр бас ерөнхийдөө энэ үр дүнд суурилсан санхүүжилтийн их үүсвэрүүд шинжилтүүдийг бас нэг зарим нэг хүрээлэн дээр хийж эхлүүлэх гэсэн ийм бодол байна. Шинжилгээ ухааны технологийн сангаа бас бид нэр өөрчилж байгаа. Сан өөрчилж байгаа гэдэг нь ажлын албан нэмэгдэж байгаа биш. Ерөөсөө энэ сангийн тухай хуулиар энэ сан чинь өөрөө одоо бол сан маш их том нүсэр аппараттай байдаг. Ер нь жидүүгийн санж гэдэг юм. За ундрам гүшүүн тодруулах уу? За ундрам гүшүүн тодруулъя. Бишээ бусад хариултаа эхлээд авчаад бүгдийг соёлын яам, биеийн тамир, сангийн яам. За ундрам гүшүүний сайн тодруулгыг боловчаарай. За тэгвэл одоо соёлын яамнаас асуусан асуултанд ажлын хэсгийн 1-р микрофон. Нэг. За хурлын дэг алдагдуулахгүй шүү шинэ зориг гишүүнэ. За соёлын дэд сайд Батбаяр асуултанд хариулъя. Дарахгүй байх уу? Болцсон. Ундрам гүшүүний асуултанд хариулъя. За энэ Алтан болгийн музей бол ардын хувьсгалын 100 жилийн асар их түүхийг агуулдаг юм маш чухал газар байгаа. Тэгээд энэ соёл урлагийн манай хэрэгжүүлэгч агент соёлын газарт эрхэн шилжээд ингээд сая бид бас тодруулаад энэ онд багтаж хийгднэ гэдгийг хэлж байна. За биеийн тамир спортын улсын орооны дарга Шарав Жамц ундрам гишүүний асуултанд хариулъя. 1-р микрофон. За ундрам гишүүний асуултанд хариулъя. 2022 оны төсөвдөр Сэлэн аймгийн Сүхбаатар суманд ямар нэгэн усан бассейны төсөв гэж байхгүй байгаа. 22 оны төсөв Сэлэн аймагт 2 төсөв арга хэмжээ байгаагийн нэгдүгээр нь бол Цэнгэлт хүрээлэнгийн тогтчлт Сэлэн аймгийн
баруун бүрэн сум, хоёр дахь нь спорт сургалтын зохицлбор барилгын их засварын ажил гэсэн юм хоёр ажил төсөвдөр тусгагдсан байгаа. Түрүүн дээр нөгөө ялгууртаа байгаагийн хувьд болохоор зэрэг аймгийн төвийн сумдуудад байгаа спорт зохицлборууд нь ерөнхийдөө 10 гаруй тэрбумтай. Яг сум дээрээ байгуулагдж байгаа нь бол арай бага 2-4 тэрбумын өртөгтэйгээр ингэж явж байгаа шүү. За, өндөр мөшөө тодруулах юм уу? За, өндөр мөшөөнийг юм тодруулъя. За энэ усан бассейны төсөв 11-ийн 1-ийн 15-д хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хэсэгт 3.5 тэрбум гээд тусцсан байна. Энийг ажлын хэсэг дээрээ төсвийн ажлын хэсэг дээрээ та нар заавал ярьж шаардлагатай зүйлд нь зарцуулах хэрэгтэй байна. Энэ нэгдүгээрт. За хоёрдугаарт энэ насан туршийн боловсрол дээр одоо яг ямар ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байгаа вэ гэдгийг асуумаар байна. Хоёрдугаарт нөө түрүү хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн яг ямар ажил хийх гэж байна вэ гэдээ асуусан. Хэдэн төгрөгийн төсөвөнд зарцуулагдах юм бэ? Нөгөө тэгш гарааны боломжийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бас олгох хүрээнд юу хийгдэх юм бэ гэдгийг асуумаар байна. За, инхан болон сайд хариулъя. За бид нар энэ насан туршийн боловсролынхаа тогтолцоог энэ боловсролынхаа шинжилгээний хүрээнд бас шинжлэх юм зайлшгүй нийгмийн хэрэгцээ шаардлага, улс орны хөгжлөлтийн хэрэгцээ шаардлага үүссэн гэж харж байгаа. Ерөнхийдөө бол одоо энэ боловсролын салбарын шинжилгээний хүрээнд бид нар эхлээд насан туршийнхаа боловсролын тогтолцоон дээр суурилсан алан болон алан бус тогтолцоогоо босгож ирэх хэрэгтэй юм байна. Босгож ирэх хэрэгтэй. Тийм учраас бидний энэ нөгөө засгийн газрын хэрэгжүүлэгч агентлыг одоо боловсролын ерөнхий газар гэж байгуулъя гэж байгаагийн гол чиглэл бол ерөөсөө насан туршийн энэ боловсролынхаа тогтолцоог зайлшгүй тухайн орон нутгийн эрэлт хэрэгцээ буюу улс орны эрэлт хэрэгцээнд нийлүүлсэн ийм л тогтолцоогоор бид нар хийхгүй бол зүгээр нэг хичээлээс авсарцсан хүүхдийг л нөхдөг нэг ийм тогтолцоо гэдэг маягаар бид нар ойлгож болохгүй. Одоо зарим нь бол зарим аймгийн нийгмийн бодлогынхаа харьяанд насан туршийн боловсрол яваад байдаг. Зарим дээр бол боловсрол дээр яваад байдаг. Ингээд янз бүрийн юм тогтолцоо. За, тэр үлдсэн хоёр асуултанд нь хариулчих. Инхан болон сайд хөгжлийн бэрхшээлтэй тий гээд асууж ирсэн. Инхан болон сайд микрофон. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхд чинь бас эргэл нөгөө ховсох зардлаараа аль болохоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхд авж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энгийн сургуульд одоо сурахын орчныг бий болгож байгаа сургуулиудыг бид нэр аль болохоор энэ ховсох зардлаар нь санхүүжүүлнэ нэгд. За хоёрдугаарт нь бол бид нар энэ сургалтын орчинг сайжруулна. За гуравдугаарт бол энэ цаашдаа бид нар энэ боловсролын салбарт баригдаж байгаа цэцэрлэг сургуулиудыг бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай хэрэгцээтэй одоо боловсрол авах энэ хүүхдүүдийг сургах энэ орчин энэ багш нарын асуудлыг бас нэлээд зохицоор нь одоо шийдэх ийм шаардлага үүссэн байна гэж харж байгаа. Нийт яг улсын хэмжээнд нэг 7200 орчим одоо хүн төлбөрийн гэх юм уу одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаад байгаа юм. Яг энэ дээр бас нэлээд явж үзсэн бүгднгийн яг энгийн сургуульд ингээ хамруулна гэдэг бол бас нэлээд жоохон хүндрэлтэй асуудал байгаа учраас энэ тэгш хамран сургах одоо энэ хүрээнд энэ хөтөлбөрийн хүрээнд бид нар аль болохоор хөнгөн хэлбэрийн энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд энгийн хүүхдүүдтэй хамт одоо суралцуулах энэ боломжууд нөхцөл боломжуудыг л одоо хангаж ажиллах шаардлага байгаа юм байна л гэж харж байгаа. Тэгээ бид нар ер нь 3 сайд бас эрүүл мэндийн сайд, хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайд 3 сайд бас хамтарсан яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл, эцэг эхчүүд, төрийн бас байгууллагын төлөөлөлтөд уулзсан 18 онд батлагдсан 3 сайдын тушаал байт юм билээ. Тэр энэ тушаалыг одоо бас бид нар эргэж харах шинжлэх юм зайлшгүй шаардлага байгаа юм байна гэж харж байгаа. Тэгээд аль болохоор бид нар энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуульд хамрагдах, цэцэрлэгт хамрагдах энэ боломжийг хангаж ажиллах энэ чиглэлийг бас барьж ажиллана. Улсын хэмжээнд яг нэг 12000 орчим хүүхэд байгаагийн тэр нэг 4700 орчим хүн төлбөрийн бэрхшээлтэй байгаа хүүхдүүдэд дээр л бид нар яаж боловсролын үйлчлэгээ хүргэх вэ гэдэг л бидний өмнө бас тулгамж байгаа том сорилттой.